Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг байнгын хороод хилцэж ирсэн байгаа. За энэ асуудалтай холбогдуулж өнөөдрийн зочноор хуульч, судлаач энэ хоёрыг өрсөн байгаа. Танд энэ өдрийн мэнд. Тэгэхээр улсын их хурлын гишүүн давхар засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг асуудлыг бас сүүлийн өдрүүд ярьж байна. Гол нь улсын хурл өөрөө засгийн газартаа хяналт тавих үйл ажиллагаанд суларсан учраас гэсэн тайлбарыг бас хууль санаачлагчийн төвс тавьж байгаа. Та бас энэ дээр ямар баримттай байгаа юм бэ? Улсын хурлыг тэр үндсэн ажил руу нөгөө хууль тогтоох тэр үүргээ чанартай гүйцэтгэхэд нь засгийн газраас нь салах, эрх мэдлийн зааглах энэ асуудлууд их чухал ач холбогдолтой. Улсын их хурлын гишүүд нь засгийн газрынхаа гишүүн хавсраад ингээд ангаараа яваад ирэхээр нэг талаасаа бодлогоо тодорхойлох, нөгөө талаасаа түүнийг хэрэгжүүлэх. Эргээд тэр нь хэрэгжүүлсэн тэр одоо асуудал дээр хяналтаа тавих гэсэн энэ бүх чиг үүргүүд нь нэг этгээз дээр төвлөрчиж байна. Ингээд ирэнгүүт нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох гэдгийг заагалсны утга учир нь алдагдаад нөгөө харилцан хяналт хамаарал нь алдагдчихж байгаа. Ардын багш одоо Чимэд багш бол энийг ингэж тодорхойлж байна шүү дээ. Энэ үгийг нэг эмгэгтэй хүн өөрөө эмчийнхээ хяналтыг тавьж байгаа ингээ болцсон. Тэгээ биеэ ингээ зүгээр чагнаад ингээ байж байгаатай адилхан болчдөг юм аа. Тийм учраас энийг бол одоо заавал одоо зааглаж харилцан одоо бие биенээс нь зааглах асуудлууд их чухал болчихлоо. Энэ зааглах асуудал юу хэлж байгаа нөхөр ганцхан парламент засгийн газарт тавих хяналтыг сайжруулах гэдэг асуудлаас биш. Энэ засгийн газар өөрөө парламентаас хараад бусаар бие даасан ажиллах тэр боломжийг бас бүрдүүлэх тухай асуудал. Ерөөсөө засгийн газар дан ганц улсын их хурл буюу парламентаас бүрдсчихэд энэ хоёр институт өөрөө ялгаагүй болж өөрчилж байгаа. Ямар нэгэн ялгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн ялгаагүй болно. Нөгөө талаараа засгийн газар нь өөрөө тэр нөгөө ерөнхий сайдын кабинетийн зарчмаар ажилладаг тэр парламентаас бие даасан байдаг ерөнхий сайд нь өөрөө хууль тогтоох тэр засгийн газар нь баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг улсын их хурлын өмнө хариуцна гэсэн энэ заалтуудыг хэрэг дээрээ лозунг шинжтэй болгоод өргөцдөг. Нөгөө талаар ингэж харж болох засгийн газраас орж ирж байгаа хуулийн засгийн газрын айл нэг гишүүний өргөн барьсан хууль улсын их хурлын чуулганаар орлоо гэхэд манайх чинь чуулган чинь 39 гишүүн байхад хууль батлах боломж үүрдэг. Тэгэхээр 39 гишүүнээс нэг 19 гишүүн одоо засгийн газрын гишүүн байлаа гэхэд тэр хууль бол ногоон гэрлэр ямар шүүлт муутаагаар батлагдах боломж байна гэж харж болох уу? Тэгээ энэ ер нь үндсэн хууль заасан чинь олон асуудлуудыг шууд олон зохицуултуудыг утгагүй байдлаар үүсч. Таны хэлж байгаа шууд хууль санаачлах. Одоо практикийг судлаад аваад үзэхээр үндсэндээ манай улсын батлагдж байгаа хууль тогтоомж 90% засгийн газар санаачилсан хуулиуд эзэлж байна. Энэ юу харуулж байгаа нөхөр хэрэг дээр засгийн газар нь эргээд хууль тогтоогоод байгаа юм шиг. 90% нь засгийн газрын өөрийнх нь бодлого яваад шүү дээ. Хэрэг дээр засгийн газар өөрөө хууль тогтоогоод байгаа юм шиг. Үлдчихэж байгаа нэг 10 хүрэхгүй хувь нь улсын их хурлын гишүүдийн санаачилсан хууль. Тэгэхээр нөгөө хууль тогтоох гэдэг маань үндсэндээ нөгөө ард түмний төлөөлөх тэр хууль тогтоох үндсэн чиг үүргээ үндсэндээ утгагүй болгож байгаа гэсэн. Нөгөө талаас жишээл олон заалтууд байл дээ. Засгийн газар жишээл хяналт тавихтай холбоотой засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг улсын их хурлын гишүүдийн 4-1 буюу таны хэлж байгаа 19 гишүүн санаачлах эрхтэй байдаг. Гэтэл жишээл манай өнөөдрийн жишээн дээр 19 гишүүн засгийн газрыг хоцруулах асуудлыг оруулъя, үндсэн хуулийнхаа оруулъя гэтэл нөгөө тал нь 17 гишүүн нь засгийн газрынхаа гишүүн байж байдаг. Тэгэхээр энэ асуудал өөрөө угаасаа итгэл үзүүлэх үгүй юу, хяналт тавих үгүй юу, жишээл засгийн газрын гишүүнийг огцруулах үгүй юу гэдэг энэ хяналтын шинжтэй механизмуудыг бүхэлд нь бодит хэрэгд болох, өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх болцоогүй байдлаар авчиж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болдог жишээ олон улс байна гэдээ одоо яг энэ асуудал сөхтөд ирэхээр давхар дэлтэй гишүүд манд өөрсдөө яриад хэлчихлээ. Олон улсад ийм багч манайх яагаад болохгүй гэж засгийн газрын гишүүн яагаад улсын их хурлын гишүүн байж болохгүй гэж асуудлыг тавиад байна. Яг олон улсын туршлагаас энэ яг ямар байд юм бэ? Өнөөдөр жишээл дэлхийд 200 гаруй улс байна. За энэ 200 гаруй улсыг аваад үзэхээр парламентын гишүүн, засгийн газрын гишүүнээ хавсарч ажиллахыг зөвшөөрдөг нэг 40 гаруй улс байна. За энэ хавсарч ажиллаж болохгүй гэдгийг ордос хоригддаг нэг 30 гаруй улс байна. Үлдсэн улсууд нь дундын хуулиар, өөрөөр холимог хууль руу зөвхөн одоо ерөнхий сайд нь эсвэл одоо парламентын засгийн газрын гишүүдийн 3-1 гэдэг ч юм уу тодорхой нэг тийм квота тавиад эсвэл зөвхөн ерөнхий чиг үүргийн одоо сайд нар одоо манайд ерөнхий чиг үүргийн сайд гэхээр хууль зүйн сайд, санхүү эдийн засгийн сайд, гадаад хэргийн сайд нар ч юм уу те парламентын гишүүдээс байж болно гэдэг ийм дундын хуулиартай явдаг. Өөрөөр дийлэнх нь ийм зохицуулалттай явж байдаг. За манай ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар бол зөвхөн ерөнхий сайд нь парламентаас байж болно гэсэн ийм зохицуулалттай байлаа. Ер нь парламентын гишүүдээс байж
болохыг зөвшөөрдөг энэ 40 гаруй улсууд нь жишээл ямар улсууд байна вэ гэдээ аваад үзэхээр жишээл Англи бол одоо 1900 орчим парламентын гишүүнтэй тоо. Итали гэхэд 900 гаруй. Герман гэхэд одоо 660 орчим парламентын гишүүнтэй. Эндээс нь нэг 10 орчим засгийн газартай байх нь ерөөс нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл 0.1-ээс 0.5% нь парламентынхаа гишүүд нь засгийн газартаа орчхоор энэ нөгөө эрх мэдэл хяналт нь алдагдаад ч юм уу эсвэл айхтар тийм холилдоод байгаа тийм нөлөөлөл байхгүй гэсэн. А манад яагаад вэ нөхөр 76 хүний 17 нь одоо жишээл өнөөдрийн тохиолдол дээр орчхоор 4-1 нь парламент юу засгийн газартаа орчхоор чинь цэвэр энэ нөгөө эрх мэдэл холилдоод бие биенээсээ ялгатгаа болоод харилцан хяналтын дээр зарчим нь алдагдаад эхэлчихэж байгаа. Энэ шууд нөлөөлж байна гэсэн. Тэгээ энэ асуудал зохицуулах талаар ер нь олон яхаа хувилрууд байж болно. За би зүгээр хувь хүнийхээ зүгээр юу гэж боддог вэхээр манайх бол жишээд парламентын гишүүдийнхээ тоогоор бол дэлхийд ер нь хүн амтай харьцуулсан тоогоор хамгийн багад ордог улсын нэг шүү дээ. 2.5 сая хүнтэйгээ тооцоход манай улсын дараа Панам гэж л улс байна. 74 гишүүнтэй. За бусд нь бүгд дэшээ. Манайтай ойролцоо 2.5-аас 2.8 сая хүн амтай жишээл Латви, Сингапур, Конго гэдэг улсууд аваад үзэхэд хамгийн багадаа 84-5. Тэгээд 120 орчим гишүүнтэй байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө манай парламентын гишүүдийн тоо багасаад бага байна гэсэн. Ингээд бага байгаад тэгээд тэр багийнх нь дийлэнх нь засгийн газартаа ороод эхлэхээр энэ юу болж байгаа нөхөр маш их цөөхөн хүнд эрх мэдэл төвлөрч байна гэсэн. Цөөхөн хүнээс хууль тогтоох эрх мэдэлчдэр гүйцэтгэх эрх мэдэлчдэр хамааралтай болоод байна. Цөөхөн хүнд эрх мэдэл нөгөө төвлөрөх тэр эрх мэдэл илүү их ялзрах, авилгачих магадлал өндөрсөд байдаг. Тийм учраас илүү их эрх мэдлийг нөгөө хуваарлах, зааглах гэдэг чинь парламент дотроо ч гэсэн явагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл илүү их олон хүнээс хамааралтай болох. Тэнд ард түмний нийгмийн бүлгүүдийн, сонирхлын бүлгүүдийн дуу хоолой илүү их олноор илэрхийлэгддэг болох. Энэ шаардлага руу явуулахгүй болохоор жишээл өнөөдрийн парламентыг засгийн газрыг аваад үзэхээр Монголын баг хамгийн одоо хөрөнгөлөг одоо мөнгөлөг тэр одоо нийгмийн давхарга тэр чигээр засгийн газартаа очиж суудсан. Өөрөөр хэлбэл тэгэхээр тэр хэсэг өөрөө ард түмнийг төлөөлж ард түмний дуу хоолой болж чадах уугүй юу? Тийм ээ? Мөнгөтэй хүнтэйгээ л илүү хэлээ амархан ойлголцсон. Өөрөөр хэлбэл тохирох, эрх ашиг дээр тохирох, нийлэх, хувилдах, авилгах тэр магадлал илүү өндөрсөн гэсэн. Тэрэн дээр хинт хяналт тавьж явах хэрэгтэй хөө илүү их ард түмнийг олноор төлөөсөн, ашиглахыг төлөөсөн тэр дуу хоолойнуудыг оруулж иржээж тэр хяналт сайжирна. Тэр хяналт сайжраад ирэхээр хүсээгүй засгийн газар нь парламентаас баталсан тэр нөгөө хуулиа хэлбэрлэлтгүй ястас одоо мөрддөг. Мөрдөхгүй бол тэр нөгөө хариуцлагын сайжирдаг тэр тогтолцоо руу аяндаа шилждэг. Одоо манай засгийн газрыг бас шүүмжлээд байна л да. Айгүй олон яамтай болсон. Ер нь тэгээ баргалж сонгуулийн дараа хүнийг шагнахын тулд баргалж яам байгуулж штэ гэсэн шүүмжлэг зарим гишүүд хүртэл хэлж байлээ. Ер нь олон улсын туршлагатай ч гэдэм үү энэ яамны тооны харьцаа ямар байд юм бол? Энэ яг тогтцсон юм бол байхгүй л да. Мэдээж тогтцсон юм байхгүй. Тэгвэл дунджаар ер нь нэг 10-аас 14-5 орчим одоо яамцтай байна шүү дээ. Одоо хамгийн том Америк ч одоо 10 гаруй яамцтай л байж шүү дээ. Тэгэхээр манайх ч нөгөө 76 парламентын гишүүнтэй харьцуулаад аваад үзэхээр тэгээд нөгөө хүн амынхаа тоотоо ингээ аваад үзэхээр энэ бол үнэхээр данхар тийм засаг руу орчиж байгаа юм да. Тэгэхээр данхар засаг гэдэг чинь өөрөө юу хэлж байгаа нөхөр тооноосоо гадна хяналтгүй засгийг хэлж байгаа. Энэ дээр жишээлбэл одоо төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудал байна. Төсвийг баталж байгаа энэ хэлбэртэй холбоотой асуудал байна. Ерөнхий сайд маань хүртэл хэлээд байна шүү дээ. Авилгацсан төсвөө батлаад байна гэдэг. Өөрөө оруулж ирчээд тэр төсвөө өөрөө авилгацсан төсөв гэж ингээ яриад байдаг. Тэгээ эн чинь юу хэлээд байна гэхээр тэнд тавьж байгаа нөгөө шүүлтүүр хяналтын элементүүд угаасаа ингээд ажиллах болцоог болоод энд илүү их нөгөө засгийн газрын гишүүд нь парламентаас гадна парламентын гишүүдээс ингээд тусдаа заагдагдсан байх юм бол парламентын гишүүд чинь өөртөө тэр хяналт авах чивүүргээ илүү их гүйцэтгэж эхэлнэ гэсэн. Ер нь парламент бол үндсэн нэг 2-3 үндсэн чивүүргээр дамгаалдаг. Бүх юмд оролцно гэсэн үг биш. Парламент гэдэг бол бүхнийг шийднэ гэсэн үг бас биш. Засгийн газрыг бие дааж ажиллах тэр болцоог нь илүү олох хэрэгтэй. Ялангуяа хямралын үед засгийн газарт юу өгүүлэгддэг вэхээр шуурхай ажиллах тэр эрх мэдэл өгүүлэгддэг байна. Тэрэнд нэргээд заримдаа парламент нь саад болдог. Саад болоод эхэлдэг, түгжээ болоод эхэлдэг. Жишээл эдийн засгийн хямралын үед шуурхай арга хэмжээнүүдийг авах тэр болцоог нөгөө парламент бас илүү их заримдаа саад бол чөдөр болоод байдаг тохиолдлууд бас бий л дээ. Тэр чинь аль алиндаа их оролцохгүй бие дааж ажиллах тэр болцоог нь одоо их илүү хангаж өгөх
Тэр асуудал их чухал. Энэ хуулийг оруулж ирэхдээ бас хэрэгжих хугацааг нь 2016 он гэсэн байгаа л да. Гэхдээ олонхын бүлэг юу гэж үзээд байна гэхээр за энэ хуулийг дэмжин гэхдээ сонгуулийн тогтолцоогоо өөрчилчихэд улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулж хамт цогцоор нь бас өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа л да. Энэ өөрөө угаасаа зүйтэй асуудал л да. Яагаад тэгэхээр энийг ганцхан одоо улсын хурлын гишүүд засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг ийм хатуу одоо дүгнэлтийг хатуу байр суурин дээр бас энэ асуудлыг бас ярьж болохгүй. Энийг юутай уялдуулах ёстой гэхээр сонгуулийн тогтолцоотой уялдуулах ёстой. Жишээлбэл улсын хурлын гишүүдээс бүрэн одоо чөлөөлөгдсөн засгийн газрын гишүүн бүгдийн гаднаас байх ёстой гэдэг ингээд зааглалчаар юу үүсдэг вэхээр энэ улсын хурал засгийн газар хооронд зөрчилдөөн бий болдог. Улсын хурлын гишүүд гэдэг чинь нөгөө ард түмний дэмжлэгийг хүлээж олон түмэнд танигдчихэж бодлого үйл ажиллагааны дэмжлэг хүлээж гарч ирсэн тийм одоо хүмүүс байдаг. Гэтэл тийм дэмжлэг хүлээгээгүй тохиолдолны шинжтэй эсвэл одоо гинт ингэж гарч ирдэг нөгөө парламентаас биш гэхээр ард түмэнд танигдаагүй тэдний дэмжлэг аваагүй хүлээн зөвшөөрөгдөөгүй ийм хүмүүс шууд засгийн газрын гишүүн болох өндөр магадлалтай. Тэнгүүд нөгөө харилцан одоо тийм амбиц зөрчил үүсээд идэг. За энэ зөрчил бол 1996-аас 2000 оны үед бол манад байсан асуудал. Тийм учраас олон удаагийн буюу 4 удаагийн засгийн газартай удаадаар огцруулж ирсэн. Нөгөө засгийн газартай нөлөөлөх гээд байдаг. Гишүүдтэй нөлөөлөх гээд энийг тэгээд энийг ингээд. Тэнгүүд нөгөөх нь үгүй гэдэг. Өөрөөр би даасан байх гэж засгийн газар. Тэнгүүд чи тэгвэл миний үгийг биелүүлдэг юм бол чамаа огцруулнаа. Ингээд өөрийнхөө ая тааваар тааллаар байлгах гээд засгийн газартаа үйл ажиллагаа гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод эхлэхээр нөгөө засгийн газар өөрөө тогтвортой байх, бодлого үйл ажиллагаанд тогтвортой байх. Тэр чин чанар нь алдагдаж эхэлдэг. Тийм учраас нөгөө ард түмнэр хүлээн зөвшөөрөгдөв тэр байдлыг жишээлбэл засгийн газрын тухайд яаж хангадаг вэ? Сонгуулийн тогтолцоогоор нь дамжуулж. Өөрөөр хэлбэл пропорционал 100% пропорционал хувьд нөлөөлсөн тогтолцоотой үед бол жишээл намын нэрсийн жагсаалтын эхний одоо 10-т байгаа хүн бол одоо автоматар энэ одоо нэгт байгаа хүн бол ерөнхий сайд намын дарга ерөнхий сайд болох гэж байна. Дараагийн хүмүүс бол одоо чиглэлийн сайд нар болох гэж байгаа гэдгийг зарлаад энэ багийг дэмжиж байгаа бол манай багийг дэмжиж байгаа та хүн манай саналаа өгөө. Тэгээд тэр дэмжигдсэн баг өөрөө эргээд засгийн газартаа ажиллаж чиг үүргээ хэрэгжүүлэх энэ болцоог бол хэрэгжүүлэх бололцоотой тогтолцоо. 100% ийм пропорционал элемент байхгүй үед энэ өөрөө бэрхшээл учруулна. За зөвхөн ямар хууль руу яригддаг вэхээр ард түмний тодорхой хэмжээ тойрог дээр дэвшээд мандат аваад санал аваад 30% босго тавиад 30% одоо санал авсан хүн хэдийгээр улсын хурлд сонгож чадаагүй ч гэсэн тэр засгийн газарт орох болцоог нь нээж өгдөг. Засгийн газрын гишүүнээр ажиллах болцоод тэр тохиолдолд юу гэхээр нэг талаас ард түмний бас тодорхой хувийн дэмжлэгтэй. Нөгөө талаас бас парламентаас бас дэмжлэг хүлээлсэн. Илүү их тийм одоо легитимс буюу хүлээн зөвшөөрөгдсөн тийм засгийн газар гарч ирэх бас бололцоог тогтолцооны хувьд бүрдүүлж өгдөг. Ийм одоо байдлаар бас асуудлыг хамтдаа цуг уялдуулж шийдвэрлэхгүйгээр ганц ус энэ асуудлыг ярьж болохгүй. Би тань сүүлийн асуултаа асуух гэсэн юм. Ер нь одоо манай парламентын засгийн газрын түвшинд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэх юм уу гадаас хамгийн олон сайттай засгийн газар нь хэний засгийн газар байсан бэ? Хэдэн онд? Энэ ерөөсөө 1996-аас 2000 оны үед. Ягаад тэгэхээр 96-аас 2000 оны үед улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүний ажлыг хавсарч ажиллахыг хоригдсан байсан. За энэ хоригдсан үндсүүлийн цэцгийн шийдвэр гарцсан байсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор энэ 4 удаагийн засгийн газар бүгдээрээ гаднаас томилогдсон ийм сайд нар байсан. Тэр ч утгаараа нөгөө улсын их хурлд нөгөө илүү их нөгөө лидерүүд нь тухайн одоо улс төрийн намынхаа улс төрчд лидер улс төрчд нь парламентад орчдөг. Засгийн газарт нь болохоор бас тийм лидер бус хоёр дараагийн ээлжний хүмүүс гэдэг юм одоо тийм ээ. Тийм хүмүүс нь засгийн газарт ороод эхлэнгүүт нөгөө зөрчил үүсээд байсан ийм асуудалтай. Ер нь эрх мэдлийг ингээд холиод ингээд эренгүүт одоо юу ямар асуудал үүсдэг вэ? Сайд улсын их хурлын гишүүн давхар хашиж байгаа гишүүн бусдаасаа илүү одоо эрхтэй илүү их одоо тийм зангарахтай ийм дүр зураг үүсээд хууль тогтоогч нарын одоо хоорондын эрхтгч байдлыг бас алдагдуулаад эхэлчихдэг. Тэгээ энэ өөрөө улсын их хурлыг өөрийг нь дотоодд нь хямралт үүсгэдэг. Эндээ сэтгэл ханамжгүй байдлууд гишүүдэд үүсгэхээр одоо би болчих тий. За энэс ерөөсө би болъё. За эсвэл одоо энэ ажилдаа нэг хүнийсгэгдэж хандаж эхэлдэг. Хааштай миний оролцсон оролцоогүйгээр би энэ дээр идэвхтэй ажилласан ажиллаагүйгээр нэгэнт ингээд бодлого гараад ингээд парламент гэдэг хууль улсын их хурл гэдэг бол зүгээр хуулийг ёсчилдог
нэг тамга дардал байгуулга болгоо өргөцдөг байхгүй холиод ихтгэр чинь. Тэгэхээр энэ парламентыг өөрийг нь хүчгүүдүүлээд эхэлчихдэг. Тэгэхээр парламентын өөрийг нь хүчгүүдэл энэ үнэлэмж сулраад эхлэхээр бүхэлдээ засаглалын одоо төрийн нөгөө ард түмний төлөөлөх тэр чадамж тэр бүх юм сулраад эхлэхээр энэ өөрөө бас үндэсний хямрал руу түлхдэг л дээ. Тийм учраас энэ асуудлыг бол яаралтай шийдэх хэрэгтэй. Нэн дээр шийдэх хэрэгтэй. Энэ дээр нэг хугацааг хойш нь тавиад авах бол ямар ч шаардлагагүй. А энийг үүсгэж байгаа бас бие улс төрч бол баахгүй. Энийг үүсгэж байгаа хууль тогтоогч бас баахгүй бахаа л гэж бодож байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбогдуулаад судлаач хуульч их хоёрыг урьж оролцууллаа.